Сайн байцгаана уу? Сайн байна уу? За багшийг нь оюун чимэг гэдэг. Өнөөдөр та нартай монгол хэлний хичээлийг хамтдаа суралцахаар хурж ирсэн багш нь байна. Хичээлдээ идэвхтэй оролцоорой заа юу? За багш нь өнөөдрийн хичээлийн дэгээ танилцуулъя. За энэ юу вэ? Арслан. Зоригтой. Арслан шиг зоригтой яагаар гэж байна? За. Туулай шиг хурдан. Туулай шиг хурдан бичиж тэмдэглэе шүү заа юу. За. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. За ингээд өнөөдөр багш нь ганцаараа хурж ирээгүй бас нэг зүгийнхэн багштайгаа хамтдаа хурж ирсэн байгаа. Бүгдээрээ зүгийнхэн багштайгаа танилцъя төхөө. За. Сайн уу хүүхдүүдээ? Өнөөдөр та нартайгаа хамт мэдлэг бүтээх болсондоо баяртай байна. Өнөөдөр бид шинэ зүс бүтээх гайхамшигтай аялал гарах болно. Зөв. Эхлээд самбар дээр тоохон том гарчийг харцгаая. За бүгдээр өнөөдөр ямар хичээл үзэх нь вэ? Шашны нот. За дэвтэр дээр он сараа бичээд гарчгаа бичиж бүгдээрээ. За өнөөдрийн хичээлийн бидний зорилго болохоор шошгон дээрх мэдээллийг таньж зөв хэрэглээг хэвшүүлэх гэсэн зорилготой ийм хичээл ахна. Одоо бүгдээрээ цааш нь бичлэгээ үзцгээе. Хүүхдүүдээ. Ингээд бичлэгээ үзээрэй. Нэгэн өдөр цахим аялагчид маань угаалгын машинаар хувцас угаах шин даалгавар авлаа. Өнөөдөр бүх хувцсыг гялалцдал угаая. Тийм ээ. Хувцснууд дэлхийн хамгийн сайхан цэцэг шиг анхлын үнэртэй болно. Мидон үргэлж бодож болгоомжтой ханддаг нэгэн тул Гэхдээ зарим хувцсыг зөв аргаар угаах хэрэгтэй шүү. Жишээ нь зарим хувцсыг гараар зөвхөн угаадаг. Угааж болохгүй, мушгиж болохгүй, хүйтэн, бүлээн, халуун усаар л угаах боломжтой хувцснууд байдаг. Гэхдээ тэдний сониуч зан давмгайлж Мидогийн үгийг анзааралгүй Кидо машин руу хувцаа шидлээ. Оймс, цамц, өмөдгээд бүгдийг шидсэний дараа Кидо нэг зөөлөн носон цамц олж харлаа. Энийг яах вэ? Гэж асуухад том зөөлөн носон цамц гараас нь унжиж байлаа. Энэ бол тэдний сайн найз Аидогийн дуртай цамц байлаа. Энэ ердөө нэг цамцал байна. Бүгдийг нь угаая. Ингээд угаалгын машин гинт асаж хувцснууд эргэлдэж эхэллээ. Бүх зүйл сайхан байсан ч хувцсыг гаргах цаг болоход аимшигтай зүйл тохиолдлоо. Кидо угаалгын машины хаалгыг нээж гайхсандаа ам нангав. Үгүй ээ. Энэ цамц ямар жижигхэн болчихоо вэ? Том, дулаахан, носон цамц нь одоо агшаад хүүхэлдээ таармаар болчихжээ. Яг ямар болсон юм бэ? Хоёр найз сандралд орж цамцыг гайхаж харцгаалаа. Би анхааруулсан шүү дээ. Носон цамцыг халуун усаар угааж болохгүй гэсэн юмсан. Одоо бид Айдод юу гэж хэлэх вэ? Мидо үргэлж зоригтой байдаг учраас бид үннээ хэлэх ёстой. Гэхдээ ямар нэгэн аргаар энийг засч чадах байхаа. тэд жаахан болсон цамцыг аваад Аидотой уулзахаар гуйлдлээ. Аидо дээр тэд очоод "Сайн уу найзууд минь? Юу болов вэ?" Бид угаалгын машинаар чиний nooсон цамцыг санамсаргүй угаагаад жижигхэн болгочихлоо. Биднийг уучлаарай. Мидо болон Кидо хоёр толгойгоо гудайлгаж цамцыг
сунгаж өглөө. Аидо жижигхэн цамц руу хараад хэсэгхэн зур дуугүй байлаа. Өнөөдөр бид энэ хичээлийг хамтаа сонирхох болно. Юу? Бичлэгээ ойлгосон уу? Одоо асуултуудаа асуугаарай. За, саяны бичлэгийг ойлгосноо? Юу болчих вэ? За, Нэг найзынхаа эсөөгийг сонсоогүй угаасан ч бүр жижигэн болсон. за. Тэгээд айдог дулаахан тор лоосон цамцыг шошгийг харахгүй хатуусан угаасан болохоор жижиг болсон. За, тэгсэн тийм ээ. За, тэгвэл одоо бүгдээрээ Хэрв ойлгосон бол бүгдээрээ бичлэг дээрх найзуудаа тусалцгаая. Хүүхдүүд та нар зүгийнхэн багшийнхаа хэлэх зааврыг сайн сонсоорой за. за бүгдээрээ саяны найзуудтай туслахын тулд өнөөдрийн хичээлээ идэвхтэй хийх ёстой. Ингээд багш нь 4 өртөөнд хуваагаа суулгасан байж байгаа. Энэ 4 өртөөнд 4 өөр дасгалуудыг хийх ёстой. Багш нь зааврыг нэг л удаа хэлнэ. Та бүхэн минь анхааралтай сонсож байгаад тэгээд заавраа гүйцэтгээд өртөө дамжиж явна шүү. Эдгээр дасгалаа амжилттай хийснээр саяны найзуудтай бүгдээрээ яах нь туслах нь байна. За багш нь өртөө болгоны зааврыг нь танилцуулъя, анхааралтай сонсороо. За хамгийн ихнийх нь. За зохион бүтээгч өртөө. Зохион бүтээгч өртөө гэдэг маань энэ ширээн дээр байж байгаа. За энэ дээр яах вэ гэхлээр энэ өртөөнд ирсэн сурагчид маань шошгоны зураг тайлбарыг харан шин таних тэмдэг зохионо. Бид нар шошго гэж мэднэ тийм ээ. За тэднийг харж агаад өөрийн гэсэн шин шошгыг та бүхэн яах нь зохиож зурх нь байна. За цахим аялагч гэдэг өртөө байгаа. Цахим аялагч. За цахим аялагч өртөө маань юу их вэ гэхлээр өгөгдсөн таблет компьютер дээр цахим даалгавар гүйцэтгэх нь байна. За дараагийнх нь бодит сорилт гэсэн өртөө байгаа. За энд бодит сорилт гэсэн өртөөнд суусан хүмүүс маань юу их вэ гэхээр бодит үзүүлэн харан за сорил даалгаврыг гүйцэтгэх ёстой байгаа шүү. За дараагийн өртөө нь нууц тэмдэг тайлагч гэдэг өртөө энд байж байгаа. За энд ирсэн хүмүүс юу их вэ гэхлээр шошгоны зааврыг зурагт тэмдэгтэй харгалзуулан наах ийм даалгавар гүйцэтгэх байгаа. Бүгдээрээ заавраа ойлгосон бол дасгалаа эхлүүлцгээе. Багш нь энэ чи хугацаа тавина. Нэг өртөөн дээр та нар хэдэн минут болох нь вэ? 4 минутын хугацаанд өөр өөрийн гэсэн даалгавраа гүйцэтгээд тэгээд дараагийн өртөө рүүгээ явна. За багш нэг юм анхааруулъя. Баг болгоны ширээний булан дээр QR код байгаа. Даалгавраа гүйцэтгээд дууссан болвол багийн нэг гишүүн QR-аа уншуулад тэн дээр байгаа зүйлийг бусад хүмүүстээ уншиж танилцуулна шүү. Ойлгосноо? За бүгдээрээ эхлэе.
Шошго хаана идэг вүлээ? Цамцны шошго хаана идэг юм байна? Өө үзээрэй. Хаана вэ? Энэний хаана байгаа юм бол энийхийг бас үзээрэй. Өөр дахиад байна да. Зүг. За наатахаа харна. Энийхийг бас хаана вэ? Зүг. За одоо тэгжийснээ даалгавраг үүсдэг шүү дээ бүгдээрээ. Нэгийг л нөхөд явна гэсэн үг. За наатахаа хийчихээ бүгдээрээ энийгээ дэвтэр дээрээ нааш шүү заа. Тэгээд хийж дууссан нь энэ байгаа гүваараа уншуулад явна гэсэн үг. За цаг дуусгаад 5 секунд. Дараагийн өртөөрөө танаа багийнхан яагараа гэж байна. Ирвэхээ шиг нисээд явах нь байна. За юм аваад ирвэхээ шиг нисэе. Танаа дараагийн өртөөрөө галт тэрэг шиг яваарай гэж байна. За бүгдээрээ юмаа зэгцлээд босъё. За танаах яагараа гэж байна. Дараагийн өртөөрөө цэрэг шиг алхаад яваарай гэж байна. За юм аваад явъя бүгдээрээ. За эхлэх үү бүгдээрээ. За эхлэе. Та нар энэ догтуг нээж агаад энэ дээр наагараа. Дотроос нь гарч ирсэн юм яг. За танаа болохоор энийг нэг нэгээр наваад тэр хоёр хувцас очиж үзээд өөрийн сонгосон хувцас дээр энэ юугаа хийн шүү. За тэрийг очиод үзээрэй бүгдээрээ. Хийцэн бушаад. Тустай шүү. Гуай хадаа шүү даа. За бүгдээрээ биднэ үү? За өртөөгөө дамжиж явъя. Яваараа өгтүүдээ. Хоёр материалаас аль нэгийг нь сонгоод тэгээд энэ даалгавраа ажиллая шүү. За доктороо нэгээ хэвлүүлээ. Тэгээд энэ дээр наа. Багаараа бүгдээ наашаа дүүрээд.
За цаг дууссан. За одоо бүгдээрээ хүү араа уншуулаа. Дараагийн үлдээ рүүгээ явцгаая. Дараагийн үлдээ рүүгээ явах уу? За дараагийн үлдээ рүүгээ явцгаая. Төгсөж байгаа тэн бүгдээрээ. Энэ дугтуугаа задлаад зааврын дагуу бүгдээрээ ямаа игээрээ. Энд дээр байгаа шиг ингэж харж ирснээ зохиогоод тэгээд энд зураад энд чиний зурсан зохиосон тэмдэг чи ямар учиртай гэдгийг энд бичв. Тэгээд тэнд нахараа заа юу. За маш хурдан. Чи 3 дасгал хийсэн тийм үү? Тэр 3 дасгалынхаа хувийг бичиж байгаа. Болцноо. За сайн байна. Цаг дууссан манайхаа. За хөөөрөө шуусан уу? Юу гэж вэ? За өртөөгөө дамжихт бэлнэ үү? Бүгдээрээ анхны өртөн дээр ирсэн үү? Ирсэн. Өртөөгөө амжилтаа хийж даалгавраа гүйцэтгэсэн хүүхдүүдтэй бүгдд нь баяр хүргэе бүгдээрээ. За бүгдээрээ өртөөгөө дамжаад хүрээд ирсэн. Одоо бүгдээрээ яах вэ гэхлээр нөгөө бичлэгэн дээрээсэн цамц маань жижигэрч гисэн тийм үү? Тэгвэл энэ цамц ямар материалтай байсан? Наас материалтай. Ноолуур материалтай байсан тийм үү? За гэтэл энэ маань жижигэрч гисэн тийм ээ? Тэгвэл энэ хүүхдүүд маань энэ найзууд маань ямар алдаа гаргасан бэ гэдгийг бодж жогоод энэ цаасан дээрээ зөвлөмж бичнэ. Эдгээр найзуудтай бүгдээрээ юу бичих гээд байна? Зөвлөмж бичих гээд байгаа шүү. Ойлгосноо? За бүгдээрээ тэр бодит сорилт гэсэн өртөөн дээр бодит материал дээр бүгдээрээ ажиллаж үзсэн тийм үү? За тэрийгээ бас сайн бодж жогоод энэ зөвлөмжөө бичээрэй заа юу. Бичлэг дээр гарсан найзуудтай зөвлөмж бичнэ. Энэ найзууд маань ямар алдаа хийсэн бэлээ? Тэрийгээ сайн бодож жогоод болсноо хүүхдүүдээ. За болсон хүүхд нь босч жоод уншаад тэгээ багштай авчраарай. Багш нь самбар дээр та нарын зөвлөмжүүдийг наахж байгаа шүү. Оо маш сайн багштай аваад ир. За сайн багштай аваад ирээрэй. бас шашгол бодлоо. Заавал шашгол байгаарай. За. Энэ хүүхдүүд шашгыг гараад сайн цав цагаан хавцыг гараа явуулдаг. Угаах машинаа угаавал жижигэр нүнээс хойш найзаагаа болон хүмүүсийн үгийг сонсож байгаарай. За сайн байна. Бүгдээрээ нэг нэгээр уншин шүү. Зөвхөн шашгыг хараагүй бас найзаагаа ирсэн тоогоогоос баш найзаагаа самж авчихсан. Тэр болоо шашгыг хараараа найзаа. За сайн байна. Нэг шашгыг уяагаад байгаа. Энэ найзаагаа ямар нэг
За, энд уншиж байгаа шүү. Уншаарай. Найзуудаа ямар нэгэн хурц угаахтаа шошгийг заавал гөрмөөрөө угаах ёстой. За. Заавал шашгаа харж яваарай. За. Юм угаахтай шошиг заавал харж угаад шошиг хараагүйгээс болоод чамд жижиг болсон заавал шошгоо харж угаагаарай. Юмаа угаахтай шошгийг хараагүй учраас цанц жижиг бол анхааруулбал шошгаа сайн харж юмаа угааж найзаагаа сонсоорой. Шошгоо сайн анхаарч харж байгаарай. Найзаагаа цамцыг шошгийг харж угааж байгаарай. За, сайн байна. Шошгыг хараагүй угаалгын машинд угаасан болохоор жижигсэн тиймээс заав шошгоо хараарай гэж байна. За, сайн байна. За, найзууд руугаа харж уншия шүү бүгдээрээ. За. Найзаагаа сайн сонсохгүй найзаагаа олон цамцыг дотор байсан энэ ч анзаардаг асан болов. Найзаагаа цамцыг дийсэн шүү. За. Тийм учраас яах ёстой лээ? Аа. За. Надад цамцыг адон болон нэгэн усаа хамаагүй байгаа. За, болсон уу? Болсон тийм ээ. За, одоо бүгдээрээ юу их үг гэхлээр найзуудтай зөвлөмжөө хүргэсэн байгаа. Галерейгаар аялцгаая. За, бүгдээрээ дэвтэр номоо ширээн дээрээ үлдээгээд зөвхөн үзгээ аваарай. За. За, үзгээ авахдаа яах вэ гэхлээр бүгдээрээ сая шошго зохиосон тийм үү? За, шин содон байдаггүй, урд өмнө харж байгаагүй ийм шошго зохиогоорой гэж багш нь хэлсэн тийм үү? За тэгвэл бид бүгдийн зохиосон шошго энэ дээр байгаа. Бүгдээрээ энэ галерейгаар аялцгаая. Бидний зурсан зураг байгаа тийм үү? За тэгвэл та нарт аялахдаа юуг анхаарах вэ гэхлээр энэ дээр байгаа найзуудынхаа зохиосон шошгыг хараад чамд хамгийн их таалагдж байгаа урд өмнө нь харж байгаагүй ийм шошго байвал тэр хүүхэд дээрээ 5 хушуу яах нь зураад явна шүү. Ойлгосноо? За. Эдгээрийг бүгднгийн харж агаад чамд хамгийн их сонирхолтой гоё санагдсан тэр шошгон дээрээ бүгдээрээ 5 хушуу тавиад явъя. Ойлгосноо? За, танаа багийнхан басъя. Болно. Сайн хараарай. Нэг хүн дээр нэг л 5 хошуу тавина шүү. За бүгдээрээ сая галерейгаар аялсан хамгийн их сонирхолтой санагдсан урд өмнө харж байгаагүй ийм тэмдэгтүүд дээрээ 5 хошуугаа тавиарай гэж багш нь хэлсэн тийм үү? За тэгвэл энэчнээс анунгог явах байна. За үүний дараа болохоор бом дайрах бас орж ирж байна. За ингээд Ирхсих, Баянбатих,
За, мөнхчин гэсэн эдгээр хүүхдүүдийнх хамгийн сонирхолтой гоё зурсан байна гэж байна. За, саяны нэр дуудсан хүүхдүүдтэй бүгдээрээ баяр хүргэе. За, багш нь одоо та нараас ганц асуулт асууя. Яагаад заавал шашхыг тийм ээ? Зургаар ингэж илэрхийлдэг юм болоо? Энийг мэддэг хүүхд байна уу? За. Яагаад зургаар илэрхийлдэг вэ гэвэл яагаад гэвэл тэр нөөс ямар нэгэн ойлжоор гэдэг болохоор За их усаар За. Яагаад гэвэл жоохон ч угаалаа бошиг чадахгүй явбал тэмдгийг харж байгаа мэдээж болно. Жохон хүүхдүүд нь унш чадахгүй үедээ тэмдгийг хараад яадаг гэж байна. Мэдэж болно гэж байна. За. Аа, нэрээ тийм тий. үгээр хэлэхээр жоохон урт болохоор чижигдсэн. Үгийн хэлэхлээр жоох урт байдаг учраас товчлсон гинэ. За өөр. Үгийн болохоор нийгмийн зөвшөөрөл дийлүүлж байгаа юм шиг. Оо за. За тэгвэл багш нь тайлбарлая. Яагаад эдгээрийг заавал зургаар харуулдаг юм бэ гэхлээр за манай Монголоос өөр улс байгаа юу? Бага. Энэ дэлхий дээр маш олон өөр улс, өөр хэлтэй. Бид бүгд Япон хэлийг мэдэхгүй, Хятад хэлийг мэдэхгүй байгаа үедээ за бүгдээрээ зургаар яадаг байх нь уу? Илэрхийлдэг байх нь байна. Энэ тэмдгийг харангуйтаа бид нар Хятад байсан ч, Япон байсан ч, Солонгос байсан ч, Англи байсан ч энийг хараад юу гэж унших вэ бид нар? Өлгөж хатаана гэдгийг бид нар мэдэх үү? Мэднэ. Тийм учраас бид нар дэлхийн хаанчиг байсан тийм ээ альчиг улс оронд үйлдвэрлэсэн хувц өмсөхдөө заавал бид нар зургаар илэрхийлсэн шашхыг нь хараад уншиж ойлгодог байх нь байна. Тийм учраас эдгээрийг зургаар илэрхийлж тэмдэглэдэг байх нь байна. За бүгдээрээ цахим аялагч өртөн дээр бүгд очиж даалгавар гүйцэтгсэн тийм ээ цахим даалгавар. За цахим даалгавар гүйцэтгэхэд 100% авсан хүүхдүүд нь багштай гараа өргөдөө. Оо сайн байна. За бид нар цахим аялагч өртөн дээр хичнээн даалгавар гүйцэтгсэн. 3 4 даалгавар гүйцэтгсэн. За тэн дээрээ алдсан хүүхэд байна уу багштай гараа өргөдөө. За юун дээр алдсан юм бол мэдсэн үү? Дөрөв дээр болохоор нөгөө юун дээр хамгийн доотлын нөгөө юу эндүүдэл болно гэдэг дээр ганц алдаа тэгээд энэ л авчихсан. Эндүүдж болно гэдгийг алдаад 97 он авцсан уу? Ааха. За өөр алдаагаа ойлгоцоо. За ямар алдаа байсан? Алдсан уу? За. За аль нь дээр нь тийг авцсан? Цамцны шар бодол. Шар цамцтай дасгал дээр тийг авцсан гэдэг. Тэр нь яах дасгал байсан бэлээ? Найзууд нь туслаараа. Оо шашиг хаана байрладаг вэ гэсэн байсан байна. За тэгвэл найздаа хэлээд үгээ бүгдээрээ. Хаана байдгийг. За. Өчүүнийхээ дээр. Оо дээр байдаг. Өөр хаана байж болох вэ? За. Бас өөрөн дээр бас байдаг. Оо энэ бөөрөн дээр байдаг гин. Өөр хаана байдаг юм болоо? Доороо юу? Оо энэ доороо нэрээ бас байж идэг шүү дээ, тийм ээ. За тэгвэл ойлгож авсан уу? За сайн байна. За бүгдээрээ нууц тэмдэг тайлагч гэдэг өртөөн дээр дөрвөн баг маань дөрүүлээ тэмдэг тайлсан байж байгаа. За энэ 2 дугаар багийн хийсэн бүгдээрээ тэмдгийг зөв тайлж өггүй юу гэдгийг бүгдээрээ харъя. За энийг өлгөж хатаана гэсэн байна. Зөв үү? Зөв. Цайруулагч хэрэгж болно. Зөв. Мушгиж болохгүй. Зөв. Гараар угаах ёстой. Зөв. Хийм цэвэрлэгэнд өгч болно. Зөв. 150 хэмээн халуунаар эндүүднэ гэсэн байна. Зөв байна. 2 дугаар багийнхан тэгвэл бүгднгийн яасан бах нь? Зөв ийсэн байна. Бүгдээрээ баяр хүргэе. За 3 дугаар багийг харъя бүгдээрээ. За өлгөж хатаана. Зөв. Цайруулагч хэрэгж болно. Зөв. Мушгиж болохгүй. Гараар угаах ёстой. Зөв. 150 хэмээн эндүүднэ. Зөв. Хийм цэвэрлэгээ өгч болно гэсэн. За 3 дугаар багийнхан да. За энд өлгөж хатаана гэсэн байна. Зөв. 150 хэмээр эндүүд нь гараар угаах ёстой. Гараар угаах ёстой.
Зөв биш дээ. Энд ихтэй яатсан байна? Зургийг бүгдээрнгийн буруу харуулад. Ингэчих юм бол гараа руу gaах ёстой. Зөв үү? Ингэчээр зөв болчлоо шүү дээ. За тэгвэл цайруулагч хэрглэж болно. Мушгиж болохгүй. Хийм цэвэрлэгэнд өгч болно. Зөв байна. Нэгдүгээр багийнхан тэгвэл бүгднгийн бас яасан бах нь? Зөв хийсэн байна. Гэхдээ яасан бэлээ? Зургаа яасан. Буруу харуулад наацсан. За дөрөвдүгээр багийг харъя бүгдээрээ. За дөрөвдүгээр багийн маань за яагаад юм болоо? За цэлмөө яриа багштай. Тэмдгүүдэн байрлалтай байгаа тэр тэмдгүүдийн байрлалаа тэр өнгөсөн байж болно. Энэ тэмдгүүдийнхаа байрлалын хажууд зөв тохирох ёстой юу байх ёстой байсан? Үгс буюу тайлбар нь байх ёстой байсан. За гэтэл энэ дөрөвдүгээр багийнхан маань хараахан заавраа сайн ойлгоогүй юм шиг байна тийм ээ. За гэхдээ эдгээр бусад гурван багийнхаа найзуудыг хийснийг хараад алдаагаа засч авъя шүү заа юу. За тэгвэл бүгдээрээ одоо дэлгэц рүү хараарай. Энд тэр нэмсэглэн. Энэ чинь бүр болчихсон байх шүү дээ. Би энэ нь октоорлаагүй. Үнэхээр үү? Тэгэлгүй яахтай найзууд минь алдаа гаргах нь чухал биш. Харин түүнийг засахын төлөө хичээж үнээр хийх нь хамгийн чухал. Тэгэхээр та нар хамгийн зөв зүйлийг хийлээ найзуудаа. Уран найз инээлдэн санаа намарлаа. Энэ алдаагаа яаж засах вэ? Миний хамгийн хайртай жижигхэн хүүхэлдэд энэ яг таарна. Түүнд шинэ хувцас хэрэгтэй байсан юм. Бид дахиад хичээж байж том алдаа гаргахаас зайлсхийлээ. Тийм ээ. Гэхдээ бид чухал хичээл сурсан байна. Дараагийн удаа илүү анхааралтай байж зааврын сайтар уншнаа. Эдгээрүүд маань нөгөө заавраа сайн унших гэдэг зүйлээ яасан бах нь? Ойлгоцсон, мэдэж авсан байна штэ. Ингээд бүгдээрээ найзуудтай тусалж чадсан бах нь? Чадсан байх нь байна. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа.